За, сайн байцгаана уу манай үзэгчдээ. Ямар ч Тайланд руу яваад ороод ирсэн. Одоо Бангкок руу 480 км үлдсэн байна. Тэгээ Бангкокт хончоод тэгээд цаашаа 70-90 руу яваад ерөнхийдөө тань гэж бодож байна. Тайландд бол за орох процесс юу болсон байвал яг ингээд тавьчихсан ярьчээ. Тайланд руу ороход зарим хэлнөө зүгээр орчт юм байна. Маш олон хэл байт юм байна Лаостай. Бидний орсон хэл нь болохоор хамгийн их хятад ордог. Тэгээ хятад их ордог болохоор жоохон чанга юм байна. Түр гормоор бүрдүүлэлт хийгсэн. Тэгээ тэр нэг $300 орчим сая төгрөг орчим төгөөд тэгээ түр гормоор ер нь бол яваад ороод ирсэн. Тэр нэг сарын хугацаатай дахиад нэг сар сунгаж болно. Тэгэхээр үндсэндээ нэг 2 сар байчаал тэгээд буцаад нэг аль нэгийн авийн орн руу шилждэг юм уу тийм арга барина. За тэгээд мэдээж замын туршид ингээл зөндөө олон мянган километр явж байгаа. Тэгээд янз янзын бодлууд орж байгаа. Тэгээд яг нэг өөрийнхөө аялын машины тухай одоо энэ олон жил аялын машин сонирхсан хүний хувьд энэ олон жил янз янзын орнуудаар аялсан хүний хувьд бас нэг аялын машинуудын талаар одоо юу өөрийнхөө сэтгэлээ хуваалцъя гэж бодоод за би зөндөө явж исэн мотоциклаар гадагшаа дотгошоо зөндөө явж исэн Монголоор мотоциклаар явж исэн. За тэгээд ерөнхийдөө ингээ харах юм бол аялын машинууд нэг за манай Монголд ч гэдэг харагдаж байгаа бол нэг ийм категори байгаа. За чиргүүл аялын чиргүүл гэж болж байгаа. За тэгээд дахиад дээрээс нь одоо мосттэй ямар нэгэн одоо энэ лан 78% хэлбэрийн машин байж байгаа юм. За дараачийн хувилбар нь хвчлэн одоо Mercedes-Benz Sprinter байгаа юм. Одоо арай том зайтай. За тэгээ мэдээж том ачааны аялын машины англи байгаа байхгүй юу? За тэгээд тусаар нь ингээд англиад аваад үзье гэх юм бол за миний хувьд бол би одоо бүгднгийн хэрэгжилж үзсэн. Чиргүүлж ирж явж үзсэн. За Sprinter хэрэгж Европоор аялж явж үзсэн. За Unimog-тэй байсан. За мотоциклаар зөндөө аялж исэн. За тэгээд аль нь ямар ялгаатай вэ? Одоо бүгднийг хэрэгж үзсний хувьд ингээд задлаад үзье. Жишээлбэл за мотоциклаар ингээд аялна. Мотоциклаар бол одоо гоё бас. Гэхдээ одоо миний насанд бол залуу хүний унаа юм шиг санагддаг. Яагаад вэ гэвэл одоо ингээд байнгын одоо анхаарал төлөвлөлттэй явна. Юусаа ингээд ийшээ ингээд харж явж чадахгүй шүү дээ. Байнгын замаа харж явна. Шорон зам байдвал бараг бүх чулуу болгоныг тоолно гэсэн үг шүү дээ. Толгоонд тооцоолоод. За тэгэл дээрэс нь мэдээж халуунд хална, хүүтэнд хөрнө. Тэгэл одоо байнгын унтаж хөвтөх газраа одоо бодож явна. Дээрэс нь түлш бас бензин одоо хязгаартал хэмжээгээр авч явна. Тэгээд мотоциклийн хувьд бол одоо залуу байх юм бол одоо гоё. Нэг удаа ингээд 2 удаа ингээд яваад үзээд туршсан хүний хувьд бол надад гоё. Тэрийг би өнгөрөөд ингээд даваад туулсан үзсэн. Яг ийм машин одоо ингээд аялын машинаар бүх хог навшаа аваад өөрийнхөө хөрөгчөнд хөтөн пив хийгээд ор энэ хөнжил бүх юм комфорттой явж үдцсэн хүний хувьд бол буцаад мотоциклаар явна гэхээр айгүй хэцүү юм болчихж байгаа. Тэр нь бол нэг л төвхтэй юм шиг санагдаад тэгэл одоо салхи шороонд бороонд нороол ингээл явна гэдэг нь. За мотоцикл бол нэг тиймэрхүү. Мэдээж төсөв бол хямдхан явна. Машиныг бол ягаад гэвэл бага бензин зарцуулна. Хоёрдугаарт одоо гараж сав хадгалах газар идэргээд авахгүй бас одоо хостел юм уу гадагшаа явахд штэ. Буудлынхаа паркингийн тэмдгүү тавьчихна. За тэр тийм давуу тал байгаа юм. Төсөөр хямдхан төсөөр явж болно гэсэн үг. Мотоциклийн хувьд бол. За дараачих нь ингээд за мосттэй одоо Sprinter одоо тэгэл Hi-Ace ч юм уу. Би яа мосттэй гэж яриад байгаа нь манай Монголд бол мосттэй машин бол хамаагүй илүү хэрэглээтэй. Мостгүй байснаасаа гадаадд бол одоо бид нар ингээд явхад бол энэ ихэнх 6000 гаруй километр явхад бол мостгүй машин ямар ч асуудалгүй яваад ирэхээр байгаа байхгүй. Одоо энэ мостны ганц удаа л нэг уулын уруу муруу дээшээ өксгöd шөнө өксгöd залгсан. Тэрнээс мост үед нь ерөөсөө хэрэглээгүй. Тэрийг тэгээд заашгүй шөнө явах шаардлага байхгүй. Мостгүй байсан бол тэгээд өдөрч гэсэн ингээд сайн хараалт тулаагаар явчих байгаа байхгүй жишээ. За тэгээ мосттэй Sprinter Hi-Ace-ний давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Миний бодлоор шүү дээ. Мэдээж зай ихтэй. Одоо Sprinter эдэр бол
За барих англи баргаж би англи дотор явж байгаа баг. За тэгээд зай ихтэй гэдэг нь ая тав тух сайтай байна гэсэн үг. За үнний их хувьд бол бас харьцангуй үнэтэй болно гэсэн үг. Спринтерийн одоо кемпер спринтерийн давуу тал нь юу гэх юм бол яг өндөр таацтай байдаг, заримуд нь одоо тэрийг сонгох хэрэгтэй. Яг бол хүн машин дотор олон сар одоо ингээл явна, аялна, амьдрна гэх юм бол нурууга тэнэлгэж байх нь бол маш чухал. Одоо зүгээр нурууга тэнэлгээ хоолой хийнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ хит том байх юм бол нөгөө контейнерт орохгүй байх аюул байгаа. Гэхдээ нөгөө контейнер яагаад контейнер чухал вэ гэхээр чи одоо ингээд дэлхий тойроод явах юм бол твээс төв рүү контейнерт очиж явна. Контейнерт очиж явахын тулд контейнер дотроо багтдаг байвал зардал хямдхан байна гэсэн. Хэрвээ багтахгүй байх юм бол чинь задгаагаар чинь тэр замбраагүй хүнтэй болно нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо буурын орн руу очих юм бол хамгийн юм тоноо ийцсэн байт юм билээ. За тэгээд яг өндөр спринтер эдрийг бол бас харж исэн. Ямар арга байдаг вэ гэх юм бол high cube гэж байдаг. Одоо ерөнхийдийн стандарт контейнероос арай жоохон өндөр, 20 см өндөр. Тэгэх юм бол дугуйг хийгээр гаргаад ер нь дугуйг аваад модон дугуй шиг юм жижигхэн богинохон модон дугуй игээд түлхээд оруулчихд юм байлээ. За тэгээд дахиад спринтер яг хот дотор нэг проблем байгаа. Одоо ингээд за спринтер авлаа бас л өөрийнхөө нэлээд хэмжээний мөнгө хөрөнгө оруулаад тэрийг чи авчна гэсэн, доторхын тоноглочихно гэсэн. Тэгэхээр проблем нь надаа юу гэж харагддаг вэ гэхлээр спринтерийн хувьд болохоор хот дотор нөгөөтөө хэрэглэх аргагүй. За яг дэлхий тойроод одоо жил 2 жилээр явхад бол мэдээж энэ машинаас бол хамаагүй тав тухтай, комфорттой явна. За ихтэй болохоор штэ. Яг амьдрал дээр одоо Улаанбаатарт байгаа тэрийг одоо өдөр тутам хэрэглээд ажил төрлөө хөөцөлтөд байна гэхэд бол барыг боломжгүй. Зогсоол олдохгүй тэр том юм ингээд хойшоо ухрахад юм харахгүй. Тэгээд үндсэндээ хэрвээ тэгж яг дэлхий тойрж олон сараар явдггүй бол миний бодол тэр зүгээр мөнгө төгжсөн хөрөнгө юм шиг санагдаж байгаа. За дахиад дээрээс нөгөөд чи өндөр таацтай болохоор одоо гэрийнхээ доор зогсоол руу оруулаад тавьж чадахгүй гэсэн үг бас дээрээс нь. Тэгэхээр одоо хаа нэгэн газар одоо гараж түрээсэн гэсэн. Тэгээд өвөл зөнгөө тэндээ юу яа одоо байршуулад байна гэсэн үг. За спринтерийн хувьд бол тийм. За чиргүүл чирж үзсэн. Чиргүүл одоо анх эхэлж байгаа хүнд бол чиргүүл ихний боломж нь болохоор за би машинтай юм чинь чиргүүл аваад чирч юм байл надаа хамаагүй хэм төсвөрөөр тусах юм байна гэж бодох бах. За яг тэгж бодсон. Тэгээд чиргүүл авсан. Гэтэ чиргүүл нэг хэцүү юм нь одоо маш их ур чадвар шаарддаг. Чиргүүл чирэхэд. Тэгээд нэгт Улаанбаатарт бол одоо чиргүүлээ тавь одоо парклцсан байгаа газраас нь тэр хотоос одоо үүр шөнөөр л гарддаг юм бол маш хэцүү төвхтэй одоо та нар өөрсдөө ойлгож байгаас тэгээд болон тарих хэцүү дундуур нь чигээл ингээл гараад. За тэгээд одоо нэг бөглөө годомж руу орчвол буцаж эргэж гарна гэж байхгүй. За бартаат замаар явах юм бол нөгөө чинь хойноос төрн уулын уруу, хойноос чангаан, хайчлан. За дээрээс нь намаг шавраар явхад бол бартуулын хэцүү нөгөө чинь ингээ хөшөөд нөгөө чиргүүл бол ерөнхийдөө тийм учраас л чиргүүл гэсэн нэртэй л байна л та. Тийм. Тэгээд чиргүүлийн хувьд бол одоо манайхан янз янзаар оруулж ирж байгаа. Тэгээд эхний хувьд бол нэг ингээд ордоод үзье гэсэн хүнд бол хамаагүй хэм төсрөөр одоо тусах бах. Холын дэлхий тойроод аялах замд бол чиргүүлтэй байх юм бол одоо би ингээд бид нар ингээд чиргүүлтэй явна гэх юм бол яг болохын хувьд болно. Гэхдээ маш хэцүү ингээд анхаарал ерөөсөй байнгын тийш чиргүүл хаана явж гин энд явж гин. Ингээд давуу тал юу гэх юм бол хөдөө явж очиод одоо жишээл авгаа хөвгттэйгээ явж очингуудлаа чиргүүлээ салгаад одоо өөрөө дарууг зурамжаах загас жарахаа гэд явах юм бол тохиромжтой байгаа байхгүй юу? Тэнд анхаарал нөгөө хэдийг орхиол одоо тэр бүр анги өрөөгөө ид юм уу тэгээ явна. Хязгаардмалтай зүйл нь юу гэх юм бол одоо дан биетэй машинаас туулах чадвараараа бол хамаагүй хэцүү байна гэсэн үг. Яг л юм чирж явж байгаа туршлага одоо шаардлагдан гэсэн үг. За дахиад паркинг зай бас хэрэгтэй гэсэн үг. За хот дотор одоо тэрийг үндсэндээ хэрэглэх боломжгүй гэсэн. За чиргүүлийн хувьд юм байна. За том ачааны машин. Одоо том ачааны машин мэдээж гоё итэр чинь ингээл том зайтай байна. Туулах чадвар нь өндөр байна. Гэвч одоо чиргүүлийн том ачааны машины хувьд үнэтэй. Одоо гоё чиргүүлийн ачааны машин авъя гэх юм бол шүү дээ. Одоо Unicat байна. За тэгээд Beast Mobile гээд байна. Одоо зөндөө олон байгаа. Хвчлэн Европын компаниуд маш сайн тэрийг үйлдвэрлэдэг, хийдэг. Мэдээч хэрвээ надад мөнгө хангалттай мөнгө байсан бол тэрийг аваад тавьчмаар л байна. Одоо тэр бол одоо гоё гэсэн үг шүү дээ. Гоё том тоглоом.
Гэхдээ яг амьдрал дээр одоо жишээлбэл миний төвшөнд одоогийн байдлаар би том ачааны машин нар дэлхийд тойроод аялах уу гэдэг бараг жихэхгүй. Одоо бүр хөгшрөөд одоо магадгүй. Гэхдээ бөө мэдтэй. Хэцүү юм нь юу вэ гэхээр нөгөө чинь амар том. За ачааны машины ангил хэрэгтэй. За тэгээд дугуй мууг нь хагарлаа барьлаа хөдөө гадаа гэх юм бол дугуйг ч дийлэхгүй шүү дээ. За тэгээд дээрээс нь нөгөөхөө одоо ир бэрдэж явж байгаад одоо шавар намганд суулгачих юм бол одоо дуусаа гэсэн үг. Эдэн саяар нь л одоо тэрийг татаж гаргана гэсэн үг. Ердийн машин ирээд татчихна гэж байхгүй тэрийг. Одоо ерөөсөө анжис намганд суучна гэсэн үг шүү дээ. Хідэн өдрөөр тойруулж ухна. За магадгүй тэгэл 2 3 31 одоо тэрнээс том мосттой машинаар татаж гаргана гэсэн үг. Тэгээ тэр болгонд мөнгө гэсэн үг. Тэгээд дээрээс нь ингээд уул хадаар одоо ингээд жижиг энэ машин шиг явна гэж хизээч байхгүй. Савлгаа ихтэй байна. Тэгэл бартанд бол одоо яг хүссэн шиг тийм зарсан мөнгөөр мөнгө зарцуулсан мөнгө шигэ бартааг одоо тийм давж туулаад явна гэж байхгүй. Хазгаагаар явж чадахгүй болно. За тэгээд жалах суугаар явж чадахгүй байна гэсэн үг. Хэмжээр хязгаарч чадсан шүү дээ. За тэгээд дахиад хот дотор ерөнхийдөө бол нэг өхмөл хөрөнгө гэж байгаад байна гэсэн үг. Бас нэг газар магадгүй бас жолооч хэрэгтэй байж магадгүй тэрийг маллахын тулд. Тэгээ хөдөө явхад бол бас хязгаарлалт байна гэсэн үг. Үнэтэй байна гэсэн үг. Гэхдээ доторх зайнууд бол одоо хамаагүй том доторх нь гоё одоо орчин үеийн машин байх юм бол ч дээ. За КАМАЗ мамаз эдэр бол одоо сайн мэдхгүй дилер нь байдаг. Тэр одоо бенз эдэр болох юм бол сэлбэн одоо захиалгаар гэж бас хэцүү байдалд орчих гэсэн үг. Гэж дотроо бодож штэ. За тэгээд одоо миний сонгосон энэ категори байна. Одоо би програм эдэр ингээл тоногж тогтжуулж үзсэн. Тэгээд тэр мөрөд бүтэхгүй юм байна. Орос машин бол ерөөсөө байнга эвдрэлтэй хэцүү. За тэгээд энэ ланд 70 загвар яагаад би 70 загварыг сонгосон бэ гэдэг нь ерөөсөө үндсэндээ энэ хэмжээний классын аялын машинууд ерөөсөө Land Rover Европуудыг харахад штэ. Land Rover Defender байгаа юм. За энэ байгаа юм. Тэгээд нэг цөөхөн төрлийн нэг пикапнууд байгаа. Тэгээд ихвчлэн бодвол ер нь дэлхийгээр аялах юм бол дизель машин сонгосон дээр яагаад гэвэл дизель хамаагүй зарцуулт багтай удаан хугацаанд. Тэгэхээр ихэнх нь дизель байгаа. Тэгээ Европуудыг харж байхад за нэг спринтерүүд, Iveco-нууд, одоо Land Cruiser-ууд, тэгээд одоо юунууд Land Rover Defender-ууд байгаа. За Land Cruiser яагаад зүгээр вэ гэхээр Монголд бол одоо сэлбэг хаасайг. Одоо тэгэл 80 одоо цаапны шайрыг наклаад эдэр одоо баг сумаас ч олддог болсон шүү дээ. Дээр үед нэг 69 сэлбэг байдаг шиг тийм байна. За хөдөө гадаа эвдэрлээ гэхэд ерөөсөө тэгэл одоо Улаанбаатар руу уцтаал тэр юунд унаанд хийгээл тийшээ явуулчих гэхэд бол Монгол дотроо бол шүү дээ. Монгол дотроо ч ихгүй дэлхийд энэгээр дүүрэнд хоёрд байгаа юм чинь дэлхийд аяар. Тэгэхээр бол сэлбэнд ямар ч гачигдал байхгүй гэдэг чинь одоо техник хэмжээ эвдэрнэ хязгаарны цагт тэгэхээр эвдэрсэн цагт нь одоо сэлбэгний олдц өндөр гэх гээд ахгүй юу. За бас нэг давуу тал нь юу вэ гэхээр одоо энэ жижигхэн ч гэсэн одоо бус төр категориудыг одоо гэсэн үг шүү дээ. Одоо хурд бол хамаагүй хурдан явж чадна. Одоо 120 км/цагийн хурдтай. Машиных нь өөрийнх нь үзүүлэлт нь үндсэндээ бараг л маш энгийнээр хийцэн 2 банктай жишээлбэл үйлдвэрээсээ дифференциал цоожлагчтай, хөндрүүлэгчтэй, өөрөө роботиктэй. Тэгэхээр нэмж хийх юм нь хамаагүй бага болчихно гэсэн үг шүү дээ. Дахид нэмэгдэл банк гээд ахгүй. За тэгээд энгийн загвартай, өөрөө урдаа чулаагтай. Дахиад дээрэс нь одоо хот дотор өдөр тутам хэрэглэх боломжтой гэсэн үг. Жишээлбэл би нэг Улаанбаатарт унаад зөндөөл яваад байдаг шүү дээ. Паркинг тийм өргөн биш. Тэгээд тийм төвхтэй унаа явахад тийм төвхтэй биш. Паркинг болоод ингээд зохицуулаад яваад байдаг. Өдөр тутам оруулсан хөрөнгө оруулалтаа ашиглаад байна гэсэн үг шүү дээ. Дахиад дээрэс нь өдөр тутам энийг хэрэгжилж байгаа болохоор одоо жишээлбэл за маргааш өдөө явъя гэхэд машиныхаа одоо биеийн байдлыг бол бүтэн мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо за тэр нь одоо тэрийг үзүүлэх хэрэгтэй үгүйч байд юм уу тексттэй шүү. Ерөөсөө тэр нэг биеийн чинь нэг хэсэг юм шиг л адилхан байна гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг дотроо ингээд бүх юмнууд чинь байгаа болохоор хөдөө гадаа явхад бол бас санаа зовхгүй ингээд өдөр тутам нүдэнд бүртгэгдээл машина хэрэглээд байгаа болохоор
За дулаан дээл байна, хувц хонор юу байна, амис байна, тэр чигээрэл байгаа бүгдгдээд хэрэглэгдээд байгаа. За тэгээд паркинг гэх юм бол одоо энийг ингээд бараг бүх айлуудын доотлын нэг давхартай паркингтай хийж чадна гэсэн үг шүү дээ. Дахиад нэмэлт паркинг зай хайгаад авахгүйгээр гаражтай гэрийнхээ доороо хийчихнэ, гарч ирээд яваад унжиж болно. Тээвэр одоо жишээлбэл олон улсын тээвэр хэм бол контейнер чөлөөтэй хийгээд багтчихна. За тэгээд жишээлбэл одоо сая Тайланд руу ороход нөгөө хятадууд том аялын машинтай орж ирсээр байгаад моторхомын классик бүр огт хорьцсон юм байна Тайланд руу оруулахыг. Яг гэвэл нөгөө хятадууд том аялын машинтайгаа орж ирээд буудалд мөнгө төлөхгүй машин дотор хоол идээд тэгээд далайн эргийнх нь хамгийн гоё зогсоолууд дээр нь машина парклаад тэгээд нөгөө нэг зогсоод байсан болохоор Тайланд эдийн засгт мөнгө төлөхгүй тэгээд моторхомын классик бүр огт хориод оруулахгүй юм байна. Одоо бид нар шиг түр гормоорч орох боломжгүй. Энэ бол ерөнхийдөө харахад бол одоо хайбрид юм байгаад байгаа шүү дээ. Кемпер гэсэн үг байна. Моторхомд орохгүй. Ингээ харахад бол би англиар ундаг GP класс машин. Гэвч дотор нь одоо унтыг бол дөрүүлээ нэг шахацтаад унтууд унтчихна. Дөрүүлээ нэг амар шахацлахгүй ингээ дөрүүлээ бол явчихж байгаа. Тийм. За тэгээд дахиад нэг англи байж магадгүй одоо ундаг дугуй бол одоо хүн дэлхий тойроод аялаад юмаа үзье гэх юм бол одоо хамгийн боломжтой хөлбөр одоо биеийн хүчин чадал дийлдэл юм бол мэдээж тэр бол гоё айж явах явна ертөнцийг одоо тэр тухайн улсаа бүр маш сайнаар үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрээс нь одоо бол юуны байгаль орчинд ээлтэй гэсэн үг тий. Мэдээж тэрийг одоо яг цаг хугацаа авах хамгийн гол нь одоо ундаг дугуугаар явхад зардал хамаагүй багтай. Мэдээж өөрийнх нь биеийн одоо endurance тэр чадвараас мэдээж шалтгаална. Тэгэхээр бол одоо залуучууд бол хэрвээ дэлхийд тойрж гоёор аялыг бол ундаг дугуй бол бас хамгийн боломжийн бас гоё юу. Манай нэг залуу тэр англи одоо ундаг дугуйгаа яваад очсон байсан. Одоо тэр шиг тэр би ундаг дугуйгаар бол одоо тэр алсын замыг туулаад явж байгаа хүн болгоныг бол хүндэлдэг. Тэр бол одоо биеийн хүчээр явж очиж байгаа хүмүүсүүд бол за тэгэл одоо аялаар явахд одоо нэг миний саяны ярьсан категориуд байна. Мэдээж ерөнхийдөө бол манай Монголд бол чухал юм бол бүгдээр мосттой байдаг мэдээж хамаагүй илүү хэрэглээтэй. Тийм. За тэгээд одоо тэр талаар бол одоо нэг тийм одоо аялын машинуудын талаар одоо миний бодол шүү дээ. Яагаад би энэ машиныг сонгосон байвал тийм шалтгаанаар сонгосон. Тэгээ энэ класс нь одоо таалагдж байгаа. Жишээлбэл яагаад гэвэл дөрүүлээ ингээ аялаад шаардлагатай бол дөрүүлээ унтаад тэгээ хурдан явчихж байгаа. Шорон замаар бартаагаар явчихж байна. Гэрийнхаа доороо парклж чинь одоо Улаанбаатар дөдөр тутам унаад яваад хэрглэж чинь. Өвөл хамгийн гол нь бас дотроо одоо өвлийн 20-30 градус байлаа ч гэсэн гүйтэнд шүү дээ. Одоо дотроо унтаад ингээд аялаа яваад боломжтой. Тэрийг нь бол туршаад үдцсэн 2-3 жил хөвсгөл байгаа аялаар яваад. Ерөнхий яагаад би энэ ийм аяллыг одоо ингээд сонгох болсон бэ гэх юм бол одоо олон жилийн өмнөөс аялын машинаар бол гадаад дотор руу зөндөөл явсан мотоцикл машинаар тэгээд юу таалагддаг байг бол одоо эрх чөлөө одоо хүссэн газараа өөрийнхөө машинаар тийш явчихна. Одоо тэгэл өнөөдөр хаана хонох вэ гэж санаа зовоод ахгүй. Одоо юу идэх вэ гэж санаа зовоод ахгүй. Нуруунд дээрээ хүнд юм үрээ яваад ахгүй. Дахиад дээрээс нь орон байр гэж санаа зовоод ахгүй. Мэдээж төлшөө зарцуулж байгаа. За хоол бол тэгээд энд ч идэж байгаа, Монголдоо ч идэж байгаа тэр бол нэг ялгаагүй. Ганцхан алдаж байгаа юм одоо олж болох ашигын алдагдал. Одоо жишээлбэл Улаанбаатарт ажиллаа хийжсэн бол одоо тэр дөрөв олоод байж байгаа. Энд бол одоо тэрийг олохгүй зүгээр зугаалаа явж байгаа. Ганц л ерөөсөө алдаж байгаа зүйл юм. Гэхдээ мэдээж бас тэрний хариуд олж байгаа юм байна. Олж байгаа юу вэ гэх юм бол одоо ертөнцтэй танилцаад, дээрээс нь хүмүүстэй танилцаад, юм үзээд, хүүхдтэй ч гэсэндээ одоо газар нутаг үзүүлээд, энэ хүүхдүүд ч гэсэндээ толгойд нь одоо ерөнхийдөө дэлхий гэж бид нар ганцаараа Монголд амьдраагүй юм байна. Нэгэн тойрон зөндөө хүмүүс байдаг юм байна. Тэгэж хүмүүстэй харьцах хэрэгтэй байж байдаг ч юм уу. Тэгээд зөндөө юм тэр бол одоо эрг юмнууд зөндөө байгаа бах. Одоо алдчих зөвхөн алдаад байгаа гэх гээд ахгүй. Одоо онж байгаа юм бол бас зөндөө байгаа. Тэгээд тийм болохоор одоо би ийм төрлийн
аяллыг бол их сонирхдаг болсон олон жилийн өмнөөс тийм одоо групп аяллаар бол бараг л явж үзээгүй, ганц удаа л явж үзсэн. Одон жил Япон руу ерөнхийдөө нэг явж үзье ямар байдیں гэж сонирхож. Тэгээ яг үндэ бол надад таалагдаагүй тэр нь яг юугээрээ таалагдаагүй вэ гэх юм бол одоо тэр бүх юмыг одоо хүүхдүүд ялангуяа гэрээрээ хүүхдүүдтэйгээ явах юм бол шүү дээ. Тэр чинь бүх юмыг зүгээр ингээд бэлдээд өгсөн байгаа байхгүй. Тэр хүүхэд одоо бодох хэрэг байхгүй. Аав ээж нь ч бодох хэрэггүй, зүгээр ингээл маргааш тийшээ явна, ийшээ явна, өглөө 9 цагаас доор байх ёстой юм байна. Тэгэл нэг юмнууд үзэх юм байна гэсэн юм те. Зүгээр яг өөртөө одоо ийм байдлаар ингээд явах юм бол жишээлбэл өөрөвч өөрөөд одоо нэг удаа ийм машинтайгаа явах юм бол чинь нэг газар баригдаад ахгүй сонирхлын дагуу юмнуудаа үзээд байна. Дээрээс нь нөгөө хүүхэд одоо яаж наймаалцах юм байна ч гэдэм үү, яаж ингэх юм байна, тийг одоо учраа олох юм байна. Тэр харилцаанаас айгүй их юм сурахаар байгаа байхгүй юу? Зөвхөн одоо нэг автобусанд суугаад групп түүрээр нэг ресторанд ороод нэг хоол иддэг ороо нэг бассейнд орчоод тэгээд ингээд ийм хавчигдмал биш. Өөртөө чөлөөтэй явж байгаа болохоор одоо хүүхдийнхаа сонирхлоор ч байд юм уу, өөрийн сонирхлоор ч байд юм уу, эхнэрийнхээ сонирхлоор ч байд юм уу. Тэгээд явах юм бол хүүхэд ч гэсэндээ цаашдаа одоо тэрнээс сурах юм асар их байна л гэж хэлэх гээд ахгүй юу? Одоо ингээ хэл гарахад ингэдэм юм байна, дараачийн орнд юм байд юм байна, тэрний төлөө тийх хэрэгтэй юм байна, мөнгөө хэмнэх хэрэгтэй юм байна ч гэдэм юм уу, хоолоо одоо ингэж зохицуулж идэх хэрэгтэй юм байна, одоо юмаа ингэж баглах хэрэгтэй юм байна. Одоо тэгээд тэр бол одоо хамаг ондоо төрлийн одоо түүрэлтэй ер нь бол пакэж түүрээс тэгээд үндсэндээ бол нэг удаа тийм одоо групп түүрээр бол юу явсан. Тэгээд тэр нь бол нэг таалагдаагүй. Тэгээд тэр групп түүрээр жишээлбэл хүүхэд ингээд аялаад хүүхдүүдээ гэр бүлээр явахаар ерөөсөө аялал бодвол ийм юм байд юм байна гэсэн хамгийн том ойлголт өгөх юм байлээ. Тэр миний бодлоор бол аюу буруу гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл тэр хүүхдүүдчнээ том болно. Тэгээд том болоод бас за аялалд явъя гингүүт нэг онгоцон нэг групп пакэж түүр аваад тийшээ энэ ямар чаленж байхгүй юу? Автобусанд суугаад нэг буудал захиалцсан байх хүмүүс тосч яваад нэг хөдөж автобусанд ягаад орооны хоол бөөнөр нь ягаад нэг одоо резорт дээр хаячдаг тэгээд болоо. Тэгэхээр тэр одоо гэр бүл ялангуяа гэр бүлээр явж байгаа хүмүүсүүд бол хүүхэд бол одоо мэдээж тэрийг уламжлаад гэр бүлээсээ авна. Тэгэхдээ нөгөөт чинь аялал болоод ерөөсөө л ийм юм байд юм байна гэсэн төсөөлөлтэй болох болоо гэж би дотроо бодож байгаа. Ийм төрлийн аялал байх юм бол тэр чинь өөрөө одоо бараг адал явдалд аялал гэсэн үг шүү дээ. Эксплорлон, тэрийг судална, очиж байгаа улсаа судална, уншина. Одоо уншина гэдэг чинь тэр тухайн улсынхаа тухай асар их мэдлэг хоригдлуулна. Тэгээ хүн амтантай одоо харьцаж сурна. Дээрээс нь өөрөө биеэ дааж сурна. Тэгэхээр бол одоо маш их давуу талтай гэж хэлэх гээд байна. Тэгэхээр цаашдаа одоо манайхан одоо би ийм юмрхүү боломжтой юмнуудыг гээд тайлбарлаа. Та нар одоо авах хаях өөрийнхөө ороо шийдцгээгээрээ. Тэгээд одоо бидний аялал бол сайн явж байна. За тэгээд аялал бол мэдээж хүний амьдралд бол ингээд айгүй хэм зааж сургадаг гэж би боддог. Тэгээд нөгөө нэг намайг дагаа яваад байдаг манай хөвөө штэ Энзо. Ихэнх нь одоо зарим манай дагагч нар ихэнх нь таних бах. Одоо Сауди Арабид ажил хийж байгаа. Тэгээд тэр бит хоёр нэг 18 онд л би нэг Африк явах гээд виз авах гээд тэгээд цуг дагуулаа Бээжин явсан. Тэгээд Бээжин яваад Өмнөд Африкийн их сайдын яамд нь паспорт өгчөөд хүлээжсэн байхгүй юу. Тэгээд тэр үед нөгөө 2 паспорттай байж болдог байсан. Тэгсэн чинь нөгөө чинь буцаад Монгол руу явъя гэсэн чинь одоо чинь 91-2 онцоод буцах гэжсэн юм чи. Тэгсэн чинь сургууль намарсан байсан. Одоо нэг ондоо газар руу явъя л та. Дулаахан газар руу гэдэг байхгүй юу. Тэгээд надад үндсэндээ бол нэг $1,500 лсэн. Тэгээд за яг хоёлаа явал хаашаа явах юм гэсэн чинь дулаахан газар руу явъя. Тэгээ хоёлаа ярилцаад Филиппин явж үзээгүй байсан. Тэгэхээр газар дээр нь Филиппин явах билет аваад тэр нь тэгэл хоёулаа нийлээд нэг $700 байсан ирж буцхна. Тэгээд $700 билетээ аваад цаана үндсэндээ нэг $750 төлсөн. Тэгэхээр за би нөгөөтгөнд чинь за тэгвэл чи өөрөө над шийдвэрээ гаргасан $750 чи маа энэ байна. Чи өөрөө тэгвэл надад зохицуулаад одоо 10 хоног хоёлаа явна. Би чамайг дагаа явъя гэдэг.
Тэгээ нөгөө чи өөрөө дурандаад намайг тийш явъя гэсэн хүн чинь өөрөө нөгөө нэг интернетээр байр хоол бүх үзэх газраа ингээд судлаад би үндсэндээ дагаал явж байгаа шүү дээ. Надаа мөнгө байхгүй. Тэгээд бид хоёр 10 хоног одоо яг аав хүү хоёр дотносоод тэгэл хоорондоо юм яриад одоо ингээд хаашаа явах уу, их үү ингээд зөвлөдөө тэр бол бас одоо санаанд одоо ингээд үлдсэн аяллуудын нэг миний хувьд бол аав хүү хоёрын хувьд бол тэгээд тэрийг ингээд би хараад хүүхдээ одоо өсвөр насны хүүхэд өөрөө биеэ даагаад ингээ юмаа судлаад өөрөө сураад байж байгаа нь бол аав хүний хувьд бол надад айгүй гоё байсан. Одоо өөрийнхөө төсвөө зохицуулаад тэгэл одоо мэдээж тэр нэг 10-20 долларын буудал байсан л да. Одоо тэгэл тэр хэцүү буудлууд байсан. Гэтэ одоо тэр хүүхэд ч гэсэн өөрөө шийдвэрээ гаргаад одоо ямблаад авахгүйгээр одоо тийм одоо янз янзын буудлуудаар явал хэцүү буудлууд байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл бас нэг тийм амьдралын туршлага одоо сууж байгаа гэсэн үг шүү дээ. Аяллын хувьд бол тэгээ хамгийн инээдэмтэй нь буцаад Манилагаас Евро Хонконгоор дараад нисчихсэн. Тэгээд нөгөө нэг билетээ анхны буудлын дээр ингээд нөгөө нэг чек-ин ингээ хийх гээд байжсэн чинь нэг тэр Филиппин анхны нөгөө бүртгэдэг хүүхэн нэг юм яриад гэл first class lounge гэл нэг юм өгсөн байхгүй юу. Би тэрийг ерөөсөө нэг анзаараачихгүй. За ямарс нэг first class lounge өгчөж байгаа юм байна да гэж бодоод. Тэгээ хоёулаа онгоцсондоо ингээд орох гол ингээд бүгдээрээ зогсоол байждаг байхгүй юу. Зогсоол байжсэн чинь нөгөө нэг хүүхэн яваал ингээд нөгөө boarding pass-нуудыг шалгаж ийсэн аа. Oh, excuse me, you are in the first business class. Гэт ийшээгаа step here гэлдэг байхгүй юу. Тэгэхээр би гайхаад ямар сони ингээд business class байгаагүй дээ гэж бодоод тэгсэн чинь одоо тийм бэлэг өгсөн юм шиг байлаа. Тэгсэн чинь нөгөө манай банд аав яасан бэ гэлдэг чи. Тэгэхээр өө тэнгуут яс тэр хооронд миний толгой ажиллахгүй юу. Аав нь одоо ингээд гүйтээс та гоё ингээд аялсан. Тэгээд чамайг одоо бизнес классаар нисч үзээгүй биш нисч үзээгүй байсан. Тэгээд нисч үзээгүй болохоор аав нь ингээд юу яагаад бэлэг бариад апгрейдлээд хоёул бизнес класс болгоцсон гэсэн. Тэгсэн чинь нөхөд чи аав та бизнес класс ондоо хаалгаар ордгийг мэддгүү мө гинэ. Тэгээд бид хоёр тийш тэндээс Манилагийн аэропортт нь одоо first class lounge-д нь байгаад дараа нь тэндээс бизнес классаар Манилагаас Хонконг руу бараг 5 цаг нисчихсэн баг. Тийшээ 5 цаг нисээд дахиад Хонконгт бас Cathay Pacific-ийн одоо чинь нөгөө гэрэн штэ. Тэрний одоо first class lounge-д нь бас байрлаад дахиад дээрээс нь Хонконгоос Бээжин рүү бас бизнес классаар нисчихсэн байхгүй. Тэгээд тэр бол айгүй гоё мартагдчихгүй гоё аялал болсон. Тэгээд яг сүүлд нь хэлсэн л дээ тэрийг нь бол ингээд зүгээр тийм юу байсан. Тэрийг surprise болгож аваагүй гэж. Гэтэ яг тэр үед бол хүүхдүүдтэй нүдэн гэрэлтэй л ингээд их гоё өөрт нь их л гоё байсан. За нэг аяллаа хувьд бол тиймэрхүү байна. Тэгээд манай пэйжийг та бүхэн лайк, шеэр дагаарай.